За Иргэний зэрэг ногоо намын нийслэлийн намын хорооны дарга амар тунгалаг Иргэний зэрэг ногоо намын хаан гард жигүүрийн тэргүүн ийм ажил албан тушаалтан байна. За өнөөдөр Иргэний зэрэг ногоо нам дотор бол жирийн гишүүд тийм үү үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх ийм боломжгүй нөхцөл байдал үүссэн. За үг хэлсэн хэнийгч болов одоо гүжирдэн гүтгэдэг, намаас хөөдөг, эсэргүүцдэг, буруутгадаг, өөрийнхөө одоо өшөндөн дайсан мэт үздэг ийм үзэгдэл одоо газар авсан. Тийм ч учраас бид бол Иргэний зэрэг ногоо намын энгийн тийм үү одоо аймаг орон нутаг анхан шатны төлөөллийн гишүүдтэйгээ хамтраад бид одоо хаан гард жигүүрийг үүсгэн байгуулсан. За манай хаан гард жигүүрийн одоо үүсгэн байгуулагч өдөрдох зөвлөлд бол Улсын хурлын гишүүн Иргэний зэрэг ногоо намаас сонгогдсон Сонгоман, Замира, Эренчин доржийн Батболд, Нарантуя, Наара ийм 3 гишүүн бол жигүүртэй нэгдээд одоо удирдах зөвлөлтөө ингээд ажиллаж байгаа. За бид одоо энэ Иргэний зэрэг ногоо намын өнөөдөр дүрмтэй холбоотой асуудлыг хэлцэх. Өөрөөр хэлбэл улс төрийн намын тухай хууль одоо мөрдөж эхэлснээс хойш манай намын дүрмийг улсын дээчүүх бүртгэхээс татгалзаж 4 удаа буцаасан байдаг. Энэ бол маш ноцтой үр дагаврыг бий болгож байгаа. Өнөөдөр хэрвээ бид энэ намын дүрмээ бүртгүүлж чадахгүй байвал бид одоо Иргэний зэрэг ногоо нам бол зөвхөн одоо улсын архивд үлдэх ийм хэмжээний одоо түүхэнд үлдэх нэг ийм нам болж хувирах гэдэг. Өөрөөр хэлбэл бид энэ хууль заасан хугацаанд намын дүрмээ бүртгүүлж чадахгүй бол одоо нам идэхгүй байдалд орох те одоо намыг татан болгох ийм одоо үр дагаврууд үүсэж байгаа маа. Тийм ч учраас одоо бид намын одоо анхан шатны те дунд шатны гишүүдтэйгээ хамтраад өнөөдөр одоо 500 гаруй гишүүн ирсэн байна. Орон нутгаас ихэд одоо 200-300 гишүүн ирсэн байх жишээтэй. Тэгээ бид одоо намын дүрмийн өнөөдөр хэлснэ. За одоо ингээд намын удирдлага гэх хүмүүст бид нар бас хариуцлага тооцно. Өөрөөр хэлбэл энэ намын дүрмийг одоо 4 удаа бүртгүүлэхгүй буцаахад бас тодорхой үүрэг гүйцэтгсэн тодорхой бас нэг өөр нөлөө байсан эсхийг бол мэдэхгүй байна. Гэхдээ ямар нэгэн байдлаар энэ намын дүрмийг 4 удаа одоо дээчүүх бүртгэхээс татгалзсан гэж шүү дээ. За түүнчлэн бас намын удирдлагуудаа ямар асуудлаар хариуцлага тооцож байна вэ гэхээр өнөөдөр улс төрийн санхүүгийн сонгуульд ерөнхий хорооноос улс төрийн намуудад төрөөс одоо санхүүжилт олгосон. Үүн дээр бол манай Иргэний зэрэг ногоо нам 456 сая төгрөгийн санхүүжилт олгосон боловч энэ мөнгийг бид одоо хүртэл одоо өнгөрсөн оны 25 оны 11 сар хүртэл одоо энэ намын санхүүжилт одоо манад орж ирэх байна гэдэг юм ойлголтойсэн. Өөрөөр хэлбэл намын удирдлагууд ерөнхийдөө энэ санхүүжилт бол орж ирээгүй гэдэг тайлбарыг өгсөн боловч 2025 оны 5 сард сонгуулийн ерөнхий хорооноос манай нам руу шилжүүлсэн байсан. Баггүй. Энэ мөнгийг одоо захиран зарцуулахын тулд бүр хуулиараа өнөөдөр тийм үү. За улс төрийн намын тухай хуулинд юу гэж заасан байдаг вэ гэхээр одоо 15% одоо намын үйл ажиллагааг бэхжүүлэхдээ 15% нь одоо нөгөө сургал сурталчилгаанда тийм үү 15% нүдийн орон нутгатаач гэдэг юм уу ийм байдлаар нөгөө анхан шатны байгууллага намын үйл ажиллагааг бэхжүүлэхдээ сургал сурталчилгаанда зарцуулах ёстой байтал ямар одоо хаана зарцуулсан нь үл тодорхойгүй ийм байдлаар одоо энэ мөнгийг захиран зарцуулсан байна. Тийм ч учраас бид энэ одоо намын санхүүжилтийг нээлттэй ил тод болгооч гэдэг шаардлагыг өнгөрсөн оны 10 сараас эхэлж тавьсан боловч өнөөдрийг болтол одоо бидэнд шаардлагын хариу хүргүүлээгүй. Тийм ч учраас одоо Батбaaтрыг одоо намын даргаас огцруулж, намаас хөөж мөн одоо бид нар засгийн газарт мөн одоо засгийн газрын тэргүүн зандан шатарт шаардлага хүргүүлж байгаа. Монгол Улсын засгийн газартай Иргэний зэрэг ногоо нам одоо хамтарсан засаг байгуулж ажиллаж байгаа болохоос биш Иргэн Батбaaтртай хамтарч ажиллаагүй. Тийм ч учраас одоо бид бас Монгол Улсын засгийн газрын тэргүүн зандан шатарт бас энэ одоо хурлын үр дагавар гарсан одоо тэр шаардлагыг бас хүргүүлэх юм